нууц амраг найгаасай гэж хүснэ. Эрчүүдээ та нарын тусламж бол эмэгтэйчүүд бидэнд бол хэрэгтэй байдаг. Эрэгтэйчүүд бол ингээд олон төрлийн эмэгтэйг нэг дор хүсдэг. Сайн байцгаана уу? Сараю клубын дэлгэр цэцэг байна. Давтагдшгүй энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр миний ярих сэдэв бол эмэгтэй хүний сэтгэл зүй, түүний онцлогийн талаар ярих болно. Зарим эрчүүдийн донд нэг юм яриа байдаг л да. Эмэгтэй хүнийг ойлгоход маш хэцүү, тэдний сэтгэл зүй ингээд тогтургүйтэй ингээд хаврын тэнгэр шиг байнга өөрчлөгдөж байдгаа гэдэг тийм. Эмэгтэй хүнтэй харилцаа ингээд зөв харилцаа, амжилттай харилцаа тогтоохын тулд хэдэн зүйлүүдийг мэдэж авах хэрэгтэй. За нэгдүгээрт нь бол эмэгтэй хүн гэж хин юм бэ? Эмэгтэй хүний сэтгэл зүй яаж ажилтдаг юм бэ гэдэг талаар мэдэж авах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүнийг эмэгтэйлэг болгодог чанар, эрэгтэй хүнийг эрэгтэйлэг болгодог тэм чанарууд нь хоорондоо тийс ондоо байд юм аа. Жишээлх юм бол давс элсэн чихэр хоёрыг ингээд харахад, гаднаас нь харахад нундаг, цагаан өнгөтэй тэм зүйл байдаг тийм. Гэтэл давс бол шарваг, сахар бол чихэрлэг байдаг. Яг үүнтэй адилхан эмэгтэй хүний сэтгэл зүй, эрэгтэй хүний сэтгэл зүй бол тэс өөр тийм өөр ингэсэн тийм онцлогтой байдаг. Эрэгтэй хүн ингээд өөрөө ингээд бие дааж шийдвэр гаргаад зорьсон зорилгодоо хүрэх тэр үедээ өөрийгөө эрэгтэй хүн гэдэг хэв шинжээ олж авч тэ ингээд эрэгтэйлэг зан чанар нь хөгжиж идэг. Харин эмэгтэй хүмүүс ямар тохиолдолд эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг вэ гэхээр түүнийг ингээд халамжилж, хайрлалж тэ ингээд юм халамжилж байна гэдгийг мэдэрхээрээ эмэгтэй хүн чинь өөрийгөө эмэгтэй хүн гэдгээр мэдэрдэг юм байна л да. Эмэгтэйлгээр ингээд мэдэрдэг. Дийлэнх эрчүүдийн ингээд хүсдэг мөрөөдлийн эмэгтэй бол ямар байдаг вэ гэхээр эрэгтэйчүүд бол ингээд олон төрлийн эмэгтэйг нэг дор хүсдэг. Тэгээ одоо жишээ нь тэр эмэгтэй ингээд нууц амраг найгаасай гэж хүснэ. Хамаг зүйлээ ингээд ярихт нь ойлгодог, дотны тийм сайн найз найгаасай гэж хүснэ. За тэгээд ямар ч үед ингээд түүнд тусалж идэг, үнэнч туслах нь байгаасаа гэж хүснэ. Тэгээ хүүхд тасрагчтай ингээд одоо хүүхдийг нь сайн харж өсгөх хөхтэй өрөөд минь үлдээх тийм сайн ээж, сайн одоо хань те сайн ээж байгаасаа гэж хүснэ. Гэх мэтчлэн ингээд олон дүр төрхийг те ингээд эмэгтэй хүнээс хүсдэг л те. Эрчүүдээ та нарын тусламж бол эмэгтэйчүүд бидэнд бол хэрэгтэй байдаг. Тэгээ тэр зүйл нь юу юм гэхээр нөгөө ухаалаг уцаа цэнгэлдэгтэй адил яг уу та нарын хайр халамж, инхрийлэл, сайхан дулаахан үгстэй, урам өгсөн үгс, зүрх сэтгэлийг цэнгэлж байгаа, хөглөж байгаа тэр сайхан тэр халамж, анхаарал, хариуцлагатай тэр зүйлүүд байдаг. Эмэгтэй хүмүүс яагаад эмэгтэйлэг байдлаа алдаад байд юм бэ гэхээр эр хүн таны тэр анхаарал, халамж дутагдахаар, хайр халамжтэй тэр хариуцлага дутагдаад ирэхээр эмэгтэйчүүд бид нар яадаг бахна уу? Ааштай болол, ууртай болол те эмэгтэйлэг байдлаа алдаал эрэгтэйлэг хэв шинж рүү ойртоод эхэлдэг гэсэн үг. Эрэгтэйчүүд та нар ингээд гоё машин унах дуртай штэ те машин унаад гоё тавих дуртай тийм биз дээ. Тэгээд тэр машинаа унаад гоё ингээд хөгжим сонсоод тавихад тийм кайфтай байхын тулд яадیں۔ Машинда бензин хийдэг те. Машинаа гоё угааж арчилдаг үсттэй. Яг үүнтэй адилхан эмэгтэйчүүд биднийг те өөрийнхөө тэр хайртай эмэгтэйг яг л бензин хийдэгтэй адилхан, ухаалаг уцаа цэнгэлдэгтэй адилхан те ингээд анхаарч, халамжилж, инхрийлж авах хэрэгтэй. Уян зөөлөн сайхан үгсийг бас хэлж авах хэрэгтэй. Үргэлж хайртай гэдгийг хэлж, илэрхийлж авах хэрэгтэй те. Энэ зүйлэл эмэгтэйчүүд биднийг ингээд цэнгэлдэг, сэтгэлийг хөглөж, энэ хорвоо ертөнцийг ингээд уйраах тийм хүч чадал нь болж өгч идэг. Тэр ухаалаг утасны тэр цэнэг нь болж өгч идэг, бензин нь болж өгч идэг бол гэсэн үг. Эрэгтэйчүүд та бүхэн өдөр болгон л те гой сайхан эмэгтэйг харахыг хүсдэг шүү дээ тий. Тэгэхээр та өдөр болгон тэр мөрөөдлийн сайхан эмэгтэйг харахыг хүсэх юм бол өөрийнхөө тэр хайртай эмэгтэйдээ урмын үг, магтаалын үг, өөрийг нь тэр эмэгтэйлэг гэдгийг мэдрүүлэх тэр сайхан үгсээр түүнийгээ цэнгэлж агаарэ. Яагаад гэвэл энэ сайхан үгсийг хэлэх болгонд эмэгтэй хүн итгэж идэг мөн чанартай тий. Тэр хонгор минь чи өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна гэд хэлэх болгонд эмэгтэй хүн тэндээ итгэж идэг. Тэр үгэнд итгэж байдаг байхгүй юу? Энэ дүрмийг мэдснээрээ салтын тоо эрс багасах болно. Тэг гэр бүлийнхаа харилцааг, хос тэ хайрынхаа тэр харилцааг аврах гарц нь эрэгтэй хүн танд ч бас байд юм шүү.